сайн байцгаана уу? Өвгдийн төрийн бас байгууллагаас арга бидэг нэвтрүүлэг эхэлж байна. Бид өнөөгийн хямрал мухардлаас яаж гарах вэ гэдэг гарцын талаар хэлцэх болно. Энэ дээр өөрсдөө тодорхой хэмжээний судалгаа хийсэн байгаа. Судалгааны цөм маань өнгөрснийг одоо цаг дээр уялдуулж мөн ирээдүйд юу болох вэ гэдэг ирээдүйг айлсан богдуудын бошиг айлдварлаад Нострадамусын зөвнөлтөд уялдуулж ингээд өнгөрсөн одоо ирээдүйг 3 цаг дээр уялдуулж судалгаа хийсэн байгаа. Древняя мудрость, современные знания, сложите их, и вы все поймете. Үнэхээр энэ маань арга билгийн орой юм бол эндээс үнэхээр тэр жаргал зовлон гэж юу байдгийг мэдрээд ад жаргал гэж одоо бид нар чухам юу хэлээд байгааг л одоо эндээс л мэдэрнэ шүү дээ. Аглагаас л бид нэр өөр хаанаас мэдэрх юм. Харж байгаа зүг мэл нэг өрөө юм чинь. Чи тэгээд бодолтой ингээд тэгээд тэр хотынхантай хоёулаа ярил л да энэ баян энэ ядуудахгүй. Энэ наад жаргалтай энэ наад жаргалгүй тухай. Хэрвээ зүгээр бид нар яг өглөө ажилдаа явбал оройн ядарсан хүн ирээд өглөө ажилдаа явбал орой ядарсан хүн ирээд явах юм. Бид нэр хүн баг нохоо байх хоёрын нохоо илүү жаргалтай. Нохоо илүү жаргалтай шүү дээ. Тэр зэрэгтэй ингээд чөлөөтэй гараад үзэх хэрэгтэй. Тэгээ өөртөө байгаад үзэх хэрэгтэй гэсэн үг. Хамтдаа. Оноод те хуулийг дэдэлдэг болсон шигшүүртэй гэмтэрэг бүхэн үлдэх бас энэ өөрөө шинжлэх ухаан биш. Ер нь хуулийн дор амьдрий гэдэг нэг одоо сүүлийн үед бол ердөөс хуульчлаар бол ердөөс төрийг барьж явах хэрэгтэй гэдэг нэг тийм утгагүй одоо тийм юм биш үү? Тэр тэгтээ зэрэг чинь ямар ч бол одоо чинь хүн төрлөختний эсрэг, ард түмнийхэн эсрэг, хүмүүсийн болоодын шудраг байдлын эсрэг ийм юмнуудыг хуулиар хийж ирсэн байдаг шүү дээ. Хууль гэдэг бол тухайн тэр бол үеийн үзэл суртал тухайн тэр эрх баригч нарын энэ одоо явуулах гэж байгаа энэ бодлогыг энийг өдөртөөс хүн ардад алтан хүчээр төрийн механизмаар тулгах энэ нэмийг л хууль гэдэг байна. Тэгэхээр хууль бол өөрөө шинжлэх ухаан биш байхгүй гэдэг орчин. Зүгээр их тэрний одоо ингээд ажиглаад байгаа чинь хууль усуудын бол ингээд маргааныг ингээд ажиглаад байхад бол тэд нар бол ямар нэг юмыг шудраг байна гэж ярихаасаа илүү тухайн тэр хуулийнхын тэрнийг одоо нэг одоо юунд нэг загварт л тохируулах гэж үзээд байгаа ч тийм. Тэгээд загварт жижиг юм байсан ч гэсэн загварт нь. Энд чи яг хуулийн ингэж заасан. Хуулийн ингэж гэсэн. Тэгтээ зэрэг тэр хуулийг хийж байгаа. Хуулийн хангалтын санаануудыг хийж байгаа. Тэр улсуудын ердөөс л би хэлдэг энийг бол одоо энэ дэлхийн одоо улс төр эдийн засгийн судалтад эний чинь үзэл баримтлалын бол хяналт удирдлага гэдэг байхгүй. Үзэл баримтлалыг л хянаад байдаг байхгүй. Тэгэхээр тэр жижиг юм дотор бол хичнээн бол яваад бол зөвлөх юм болцоо байхгүй байна. Бидний бүр судлаад ингээд яваад байгаа эцсийн үз ямар үз санаалар тогтож хүн хүний үзэн ярих сэтгэлд байрлаж хадгалаа амьдрах. Хүн бүхний өдөөс дайсан гэж хэвчээ. Тэр дандаа өрсөлдөж байгаа чи. Одоо тэрийг өөр хэлсэн. Өрсөлдөж. Заавал өрсөлдөх. Өөр байдлын шалгал. Тий, яг үнэ. Нийгмийн бол нийгмийн дарвинизм гэдэг чинь. Тий. Улс төрийн хувьд болохоор нөгөө генетик онл нөгөө евгеник онл. Тий. Одоо том төвшин байгаа. Тэгээд эргээд харахтаа зэрэг чинь бол одоо бид нар бол ердөөсөө хамгийн гол юмнууд болохоор бид нар энэ бүх юмуд яагаад одоо ч юм болчихоо гэдэг асуулт тавьж үзье л да. Хамгийн гол нь ихлээр бид нар үзэл санаагаа зөвшөөрүүлсэн байхгүй. Үзэл санаа зөвшөөрнө гэдэг чинь үзэл санаан дээр бол хууль төрийн бодлого гарч ирдэг. Тийм үү? Улс төрийн одоо ч бодлого. Тэгээд улс төрийн бодлого ч бол хууль болж хэрэгждэг байхгүй юу? Яг энэ дээр л ярьсан байхгүй. Ердөөс эхлээд хамгийн гол нь тийм учраас бол би хэлж байгаа энэ бүгдийг ингэ залруулахыг бид нар яаж гэдэг. Бид нар үзэл санаагаа гэж харах юм гэж байна. Үзэл санаа. Ажигшүүртэй тэр өхнийг нь хуулийн дагуу хийж идэг нэргээд яачглаарсан зэрэг тэр үндсэн хуулийг солих гэдэг нэг бол оронгоор нь юусаа хууль эрх зүй солих гэсэн үг болох гэдэг байхгүй. Хэрвээ тийм бол нөгөө үзэл санааны л өөрчлөлт гэдгийг л хамгийн гол нь үзэл санаа өөрчлөгдөж бүхсэл өөрчлөгдөн гэдэг нөгөө эхнийхээ юм дээр дахиад хэрэгжих гэдэг байхгүй. Тэгэхээр энэ үзэл санаа гэж юу үзэж энд ямар өөрчлөлт байх вэ гэдгийг танаас тодорхойлж асуух гэдэг шүү дээ. Одоо байгаа үзэл санааг бид нэр одоо байгаа үзэл санаа нь юу вэ? Харин юу юм бол одоо ингэж штэ. Либерализм хурцлаа л гэдэг юм тийм ээ.
Тэгчээд яасан бэ гэсэн чинь одоо эргээд Карл Маркс капитал өндөр бол Карл Марксыг судлаад тэгээд одоо эргээ зүүнийхээ ажилчны намаас яах гэж байгаа мó гэд ингээд нөгөө нэг эн чинь холион бандангийн болчлоо гэдэг нь шүү дээ. Улс төрийн үзэл санаагийн хурдл гэдэг тий. Одоо ингээд яриад л ярьж л биш хэд одоо нэг намын дарангуулаас малцгай тий. Баагийн ярьж 20 жил нүдэлцлээ. За 2 нам байдгийн мэр боллоо. 20 нам таа боллоо. Тэгээ нөгөө улс төрийн үзэл санаа манаа гэж юу гэдэг юм чи одоо нөгөөд чи юу гэдэг. Үзэл санаа гэж байхгүй шүү дээ. Тийм үү байхгүй. Хөвгний ярих ашиг байдаг шүү дээ. Одоо одоо бүр манайх танах барууныхоо зүүнийх өгч бид тэр ч үгээс ялгадаггүй. Тийм. Бид зүүнний нам гэж юу хэлдэг. Мөнгө тараадаг нам хэлдэг шүү дээ. Юу ч юм таны хэлдэг мангар хэлбэр чилж байгаа юм шиг тийм. Тэгээд би гайхалтай та за яг тэгвэл зүүнний намыг ингээд бүр ингээд тодорхой яриад байгаа. Зүүнний нам гэдэг бол эхлээд ажилчны нам байх хэрэгтэй. Тэ? Тэр чинь ажилчны хөтөлбөрөнд л бий боллоо шүү дээ. Ажилчны үйл тэ. Тэгэхээр энэ ажилчин гэдэг бол нийгмийн олонх байсан юм тухай юм тэ. Энээс хамгийн экстрем хэсэг нь болохоор террор хэсэг нь болохоор коммунистууд болсон юм тэ. Тэр төвчнгөө улсуудад баруун Европт үлдсэн нь бол социал демократ гэдэг ингээд явсан тий. Гэтэ эн чинь бол яг уг суурь нь бол найзуудаа наач яг ажилчны нам. Та нар ажилчингөө нэгэнд ажилчны зүүнний нам гэж байгуулад тэг мөнгө тараадгаа та нар зүүнний нам гэж яриад надад чи зүгээр л ч хүстэй байгаа. Суурь нүгээс бас байхгүй. Тэ? Барууны нам гэсэн чинь мэдээж ойлгомжтой шүү. Гооч хөрөгдний гэжээс элитүүдийн нам байсан. Эрхэржсэн гооч консерваторууд тэ? Эсвэл шинжлэх гэсэн либералууд гээл үндсэн зарчмууд нэмжсэн. Америкт очихоор эсрэг болчдөг. Тэгээ манайх ойлгохгүй шүү дээ. Яг тэгвэл Америкийн эхлээд либерал очижсэн шинжлэгч нар тэгэхээр либералууд нь хуучинсаг болоод ирсэн тийм. Тэгээ тэрийгээ тэгээд ойлгохгүй. Тэгээд сүүлд нөгөө чинь бодож толгойн хэрэгжсэн. Ерөөс тийм баг. Манай гэдэг нь босоо байна. Тэгээд наад дээр чинь нэг хэлмээр санагдаад та парламентыг зохион байгуулах хурал гэж болсон байгаа. Тэрэн дээр бол одоо нэг хэсэг нь баруун гарталт нь гарч суугаад нөгөө хэсэг нь баруун гарт хурал дараалагчийн бол баруун талд нь бол хөрөнгөтнүүдийг дэмжижсэн нам зүүн гарт суусан улсууд нь болохтой зэрэг чинь бол зүгээр ердөөсөө нийгмийн олонх заавал тэрэн дээр бол адилхан байхгүй. Ер нь гэхдээ мэдээж тэр адилхан бол ялангуяа Парисын коммун Парисын одоо Францын агуу хөвсгөлийн болоод хөдөлгөх гол хүч байсан үнэн. Тэрний дараа нөгөө марксизм тэрэн дээр суурилж дараа нь тэгэхээр зэрэг чинь хараад сонин байгаа. Тэр хурал дараалагчийн ердөөсөө хурал дараалагчийн баруун гарт байсан баруунд нь болоод тийм зүүн гарт байсан зүүнтэн болоод ингэ явцсан байгаа байхгүй. Тэ? Гэвч энэ хоёрын дотор бол ердөөсөө үндсэндээ одоо юу гэдэг барууны нэртэй манай нам байх ямар ч бололцоогүй байхгүй да. Манай дугаасаа тийм бол удам дамжсан тийм үстэй бүр тэ. Бүр одоо ч газрын эдэд байсан, бүр боолын эдэд байсан тийм үү? За бүр хичнээн үеэрээ ингээд яваад бол одоо чи феодалч явах нусаа хайцсан. Тэгээд тэгээд хараад зүгээр тэр чинь юу гэсэн үг гэдэг зэрэг зүгээр гадна талын имийг бол харж дуурайж тийм биз дээ одоо тэ. За ерөнхийд нэг барууны үзэлтэй болохгүй бол энэ нөхдөд зүүн гэж яригдаад би энэс ялгархын тулд гэж байгаа байхгүй. Тэгээд махан коммунист юм аа. Тэгэхээр бид нар бадрастай юм байна. Тэгээд тэдний нөгөө яригдаад байгаа одоо чинь тэр намын дэвшүүлээд тийм үү? Тэр намын яригдаад байгаа юм болохоор яг зүүнний талын юм яриад яваад байгаа байхгүй. Яг адилхан. Тэ? Нөгөө тал нь бол бас зүүн төвийн одоо зүүнний нам гэсэн мөртлөө зүүнний юм яриад байгаа зүүнний юм яриад логикнод байгаа боловч тийм үстэй. Тэд нар чинь болоход чинь бас барууны үзлийг яриад байгаа байхгүй. Наад тэр чинь болоо. Энэ хоёр чинь ердөөсөө энэ бол угаасаа банд байхгүй. Энэ бол зүгээр манай улс төрчид байдгаа дэлхийн улс төрчид өмнөхөө учир зүг олох аргагүй юм холион бантан болчихсон ийм л юм байх шиг байгаа. Гэхдээ энэ хүмүүс чинь ямар ч байсан үзэл санааг өөрчилж байж бүх юм өөрчлөгдөнө гэдгийг хэлээд байгаа. Яагаад гэвэл энийг бол барууных хэлээд байгаа учраас боловсрол судлаач яриад байгаа шиг байгаа. Тэгээд таны түрүүчийн юмн дээр 2 дугаар цуврал дээр гаргасан нь бол бид нарт ажил хөдөлмөр бол буян дүүлээ гэдэг үзэл санааг суулгасан. Хэрвээ буян дүүл байсан бол бид энэ ингэж орших ажил хөдөлмөрийн үр дүнд бид нар оршихугаас үтгээд эрүүлийн бүрэн бүтэн байдал, эрүүлийн бүх юмаа энэ ажил хөдөлмөр буян дүүл гэж ингэж ажлын төлөө мал шиг зүтгэж байгаа. Энэ бүхнээ сүйтгэжлээ гэж хэлсэн. Энэ бол 24-ний үнд суулаар орж ирж бид нарт хүчээр тулгасан юу гэж ярьсан байж байгаа. Үзэл санаа гэж тийм ээ. Тэгэхээр одоо бол ерөнхийдөө
үндсэн хууль өөрчлөх үү, өөрчлүүл яах вэ гэдэг дээр асуудал яригдж байна тий. Тэгэхээр энэ дээр бол тэр нэг ойр зүрийн зүйл заалтыг өөрчлөх бол мэдээж биш байж таарах гэдэг юм тий. Энэ ч өөрөө нөгөө нэг ажил хөдөлмөрийн л тогтолцоог л зохицуулсан зүйл чинь энэ хууль эрх зүйн тогтолцоо шүү дээ тий. Тэгэхээр миний хувьд бол энд байна шүү дээ тий. Ингэх гээд байгаа байхгүй. Тэр 1924 оны үндсэн хуулиар орж ирсэн төр засагч нь өөрөө яг юу юм? Тэгэхээр та ингэсэн байгаа шүү. Энэ чинь ард түмэнд үйлчлэх ёстой зарц гэсэн тодтголтой хэмжээнд зарцын байр суурин дээр хэн очих юм гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр чи эн чинь төрөө сайжруулна л гэдэг үзээд байдаг те. Сайжрасаар явж байгаад өнөөдрийн хүн төрөлхтөн боолын зах зээлд уралдаад байна. Өнөөдрийн нийгэм маань тэрчгэрэн боолчлолтын боолчлолтын нийгэм болчлоо тийм ээ. Энэ ингэснээс болоод бид нар ингээм мухардл төрлөө, дэлхийс үүрлээ эднэр гэдэг асуудал яригадаад байгаа юм биш юм уу? Би ер нь бол сүүлийн 1000 жилийн түүхнүүдийг бол нэлээд үзлээ. Ялангуяа анх сакстай. Тэд нь бол 1600 оноодоос эхлээд за 14-р зууны сүүл үеэс эхлүүлээд өнөөдрийн энэ өдрийг хүртэл бол дандаа колоничлалын түүх буюу боолчлалын түүх байхгүй. Тэ? Англи хэлээр 1949 онд дэлхийн 2 дугаар дайны дараа бол колони систем задраг үүсэн гэж яриад байгаа боловч энэ тэр яг задраг унаагүй байхгүй. Тэр зөвхөн өөр нэр хаягтай болцсон байхгүй. Тэр чинь одоо Британий бол хамтын нөхрөлийн орнууд гэдэргээд янз бүрийн аман захираг суулгаж газар дээр нь захирдаг байсан болоод хүн хөвөлдөг эрхийг аваад гэр нь болгоцсон. Хэлбэрийн соёл бүр өшөө нарийн гой хөвөлбөр рүү орсон байхгүй юу? Өшөө нарийн бол тэгээ оюун санаагийн энэ боловсрол христийн шашнаараа бариад авцсан. Одоогийн манай зарим эцэг эхчүүдийн хийгээд байгаа юм болох төр чинь хүүхдээ бол тэдэрт ямар ч хүүхэд нас өгөхгүй шүү дээ. 5 6 таа байхад нь бол хүүхдээ бүр хүчээр тийм үү? 6 настай басна. Тэгээд 12 жил явна гэдэг бол энэ бол ердөөсөө тэр хүүхдийн өөр одоо цэцэг ургах гээд ингэж байж байгаа чинь цэцгийг бол ургуулахгүй нэг юм бүр ургачихвэ гэсэн юм шиг юм жижиг хайрцагт дотор хийгээд байгаа байхгүй юу? Тэгээд өөр бол нарны энерги өөр юм авахгүйгээр зөвхөн бол энд нь толь тусгаад тийм үү? Нэг чийдагсаад тийм үү? Тэрүүгээр ингэж ургуулах гээд ингэж оролдоод байгаа систем шиг гэдэг л манай эцэг эхчүүд сайн олж ирэх гэдэг. Одоогийн та нарын боловсрал гэж ойлгоод байгаа. Харин колоничлогчдод энийг л таанаас сурахгүй бол хинт биш шүү гэж ингэж хүн сүрэг болгох гэдэг юм чинь бол явж өрөвдмөр хоолоо олж идэх хүн сүргийн аргачлал шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй байхгүй юу? Үгүй яг юм чинь дэлхийн боолын зах зээл болж шүү. Тэгээ дэлхийн боолын зах зээлийн стандартаар дамжаад хэм дэшээ гарсан. Ийм шалгуур тавьчих шүү дээ. Тийм. За тэр хүртэл түрүүж ирснийг нь ийм амьдралаар амьдруулна гэхээр 7 тэр ганцхан монголчууд биш. 7 тэргүүгээр хүч авах гэдэг боловсролын тогтолцоо. Бүх хүүхдэл боловсрол олж байгаа байна тийм. Хойдрал хөөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ боолчлын системийг яах вэ? Энэ боолын зах зээл болсон энэ боловсролын системийг яах вэ гэдэг зүйл яригадаад байна шүү дээ тийм. Тэгэхээр чи энэ маань өөрөө төр бол ард түмэнд үйлчлэгчтэй зарц гэж үзэж байгаа энэ үзэл санаанаас ч болоод байгаа юм биш юм уу гэдэг зүйлийг гаргаж ирэх юм биш юм уу? Ингээд энэ төр бол ард түмэнд үйлчлэгчтэй зарц гэдэг энэ төр өөрөө сайжирснаар ард түмний амьдралыг сайжруулснаар одоо энэ материалын хөгжил яатсан гэдэг байгаа шүү дээ. Энэ маань өөрөө юу юм бэ гэхээр зэрэг хэрэглээ ухаалагдаад хүмүүс нь тэнэг болчлоо гэдэг байгаа шүү дээ. Хүмүүс нь тэнэг болчлоо гэдэг нь яасан бэ гэхээр чин зэрэг одоо энэ бид нар энэ хөгжлийг улам сайн хөгжнөгээд Японы гүйцээ эднэ тэр яддаг гүйцээ гэхэд энд чинь бол амьдралын асуудлаа шийдэж чадаагүй. Тэр Японы ажилчин те энэ хамгийн өндөр технологи компьютерийн нэмээ чинь хамгийн техникийн өндөр дэвшлиг яаж байгаа хамгийн ухаантай нэгэн улсууд маань өөрсдөө амьдралын асуудлаа шийдэж чадаагүй борон байр нь асуудал хүнд гэсэн үг шүү дээ тийм. Энээс болоод нөгөө нэг ажилд илүү цагаар олон цаг ажиллаад ингээд сүлдээ ажлын ачаалланд дэлгэх яваад ингээд амиа өгөх Японд бол улам ихсээд ингээд Японы засгийн газар тэр үйл ажиллагааг зохицохын тулд тэр илүү цагаар ажиллахын бодлуулах талаар янз бүрийн юм зохион байгуулад байгаа юм биш юм уу? За ингээд хувь хүний хувьд бол энэ хөгжил дэвшил энэ төр бол ард түмэнд үйлчлэгчтэй зарц гэсэн үзэл санаанаас болж тэр сайн ажиллах хүчин бэлтгэдэг дээ штэ. Сайн ажиллах хүчин бэлтгэснээр энэ хүн өөрөөсөө хувийн амьдрал нь сайхан байсангүй. Амиа сүлдээ эцэстээ ажлаа чалаанд дийлэх байгаад амиа өгөтгээд эхэллээ. За энэ дэлхийн байгаль орчин маань одоо бүр сүйдээд сүрэл яг ирмэг дээр байна. Одоо энэ ажил хөдөлмөрийн өнөөдрийн энэ чигээр энэ үзэл санаа энэ чигээр яваал авах юм бол ерөөсөн
Нострадамсын зөвнөлдөөрж байгаа өөртөө хэлж байгаа шүү дээ. Ерөөсөө цаашлууд ерөөсөө удаан оршин тогтнох арга алга гэдгийг те. Юу юм биш үү? Яг ажил хөдөлмөр бол буян түүл гэж орснороо ажил энэ үзэл санаа биш юу? За тий. Энд чинь тэр баавраа хэлээд байгаа чинь юу штэ? Та төрийн төлөө ажиллаж гин гэж бодлоо яриад л чи үр хүүхдийнхээ төлөө ажиллаад байна. Би гэр бүлийнхээ төлөө ажиллаад байна гэж байгаа болохоос эцээ та өөрийнхөө төлөө ажиллаад байна гэдэг чинь эн чинь ажил хөдөлмөрөөр ч гэсэн тэр яг би гэдэг үзэл чинь яваад байгаа юм биш үү? Тэгээд нөгөө би гэдэг үзэл чинь өөрөө миний төлөө энэ төр үйлчлэх ёстой зарц гэдэг ингээд төрөнд орд үзчихлээ шүү дээ, тийм үү? Тэ одоо бас нөгөө би үзтээр энэ төрөнд байгуулчихлаа. За. Би бол тэгж л хараад байгаа байхгүй. Тэгэхээр бол бид нарт бол одоо ямар ч байсан үзэл санааг л өөрчлөх нь тодорхой болж байна. Одоо явж байгаа хууль эрх зүйн төрийг солиод бид нар одоо ёс зүйн төрийг л одоо бий болгох энэ хоёр том ажил бидний урд байна л гэж хараад байгаа. За тэгээ харин тий ёс зүйн төртэй болохын тулд одоо үзэл санааг өөрчлөх. За тэр үзэл санаа нь юу байх вэ? Бигийн эсрэг юм биш үү? Аа. Би үзэл санаа чи хардаа үндсэндээ бол энэ ертөнцид амьдарч байгаа дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний чинь энэ ертөнцийн дэлхий гэдэг энэ ертөнцийн чирээд авчид мөхөл дээр ирмэгдэр байгаль оромж газар шорогоонч дээр хүний дээр амьдрах боломжийг тэр тэгэд энэ үзэл чинь ерөөсөө хамгийн аимшигтай юм чи үзэл санаа байд юм ба шүү дээ. Үзэл санаа өөрөө яагаад гэвэл нэгд харагдахгүй байна. Хоёрт баригдахгүй байна. Тэгэхээр бол энийг устгах боломж бол маш багатай байдаг байхгүй. Тийм учраас тэр нөхрөө хэлсэн тэр нөмрөөд ирэх дайсныг цэргийг бол зогсоож болно. Нэгэнт одоо хүчээ авсан үзэл санааг бол яах чаргагүй гэдэг. Тэгэхээр бол миний бодлоор бол би гэдэг үзэл санаа энэ дээр бий болчих. Тэгэхээр би гэдэг үзэл санаа бол ерөөсөө хүнд төрмөл байдаг гэд баг. Зүгээр тэр үзэл санааг тэр төрмөл үзэл санаан дээр нь одоо өөрийгөө гэсэн энэ амьдсан үзэл санааг чинь хөгжүүлээл тэгэл би үзэл санаа гэдэг чинь бол эцэг эцэслэрөөсөө өөрийгөө бодож байгаа тохиолдолд ямар ч байсан тэр үйл одоо мухардалд орд юм а гэдэг энийг л одоо бүр дэлхий тэр чигээр харуулсан. Бид нар ухаант хүмүүс гэж яриад байна. Ганцхан энэ би гэдэг үзэл дээрээсээ болоод бид энэ ертөнцөө устгаад өөртөө бид нар энэ ертөнцөөс бараг арчигдахад ийм бэлэн болчиход байна шүү дээ. Тэгэхээр би сайхан амьдрна гэдэг эго хүр зорьсон. Тэгээд амь зуухын төлөө газар ухаж, шавар нухаж, алх хадуур, хүрц жоотуу, гарын булчин даан шүтэж, хүнд хэцүү ажил хөдөлмөр эрхэлсэн. Гэхдээ хүн гэдэг оюун ухаант амьтан юм болохоор ухаан байхад бяраар яах вэ гэд хүрц жоотуу алх хадууран хүнд хөнгөн механизмаар сольж хүнд хэцүү ажил хөдөлмөрөөн хөнгөвчлсөн. Ингэж техникийн дэвшил явагдаж гарын булчингаан тархиаран орлуулсан хүн төрлөختөн дэлхийн ээжийнхэн өрцгийг ярьж баялаг олборлсон. Техникийн дэвшлэр газрын гүн уруу уралдан хөгж өгтөн гайхамшгийг бүтээн саранд хүрч сансарт аялсан ч дэлхийн ээжийнхэн ёолн шилгээ хөрвөөлтөд эцэст нь тэс тогтох аргагүй төрсөн. Бас дээр нь газрын баялагын яроол харагдан түгшээж гамшиг зовлон хар хараасаа нүүрлэн түүээж цөмийн зэвсэглэл, цөмийн дайн, цөмийн хаягдалгээд цөмийг хамарсан айдас бүгдийг түгшээж айдас зөвхөн айдас ноёлуулсан хүн зон аврах жиснэн хүлэн Монголын зүг харуулна. Учир нь монголчууд энэ ертөнцийн эзэн гэдгэн өмнө нь хэдэнтэй батлан харуулсан. Мөн ертөнцийн эзний авир ёс амар жаргалаар өөрсдөө мөнхөд цэнгэн жаргасан.
Сэр салхилсан сэрүүн бомбын орон, бур салхилсан бурхан бомбын орныг замлан хорвоогийн зүрхэн газар байгуулж чадсан. Тийм л гайхамшигт үндэстэн болохоор нэг Монгол хүн бүр нийт Монгол үндэстэн хүн сүргийн эзэн хүн төрлөختний тэргүүн билээ. Хүн сүрг гэдэг нь юу билээ гэвэл ертөнцийн эзэнд итгэдэг гэнэн номхнуудыг хэлдэг ажээ. Эзэн бол миний хончоон. Надад дутах зүйл нэг ч үгүй. Тэр намайг ногоон бэлчээр твтүүлж дөлгөөн усны дэрэгдүр хөдөлдөг. Өхлийн харанхуй хөндөгөөр туулвч би хор хөнөөлөө сайхгүй. Учир нь та надтай хамт байна. Таны саваа, таны таяг намайг тайвшруулдаг. Та миний дайснуудын өмнө надад Христийн итгэл үнэмшил нь эзэн захирагдах сэтгэлгээ. Энэ сэтгэлгээ ямар дампуурал төрсөн бэ гэвэл боловсролын систем нь хүн сүргийн үйлдвэрлэл болоод удирдах ухаан нь солиотой онол болох нь батлагдаж засаглах бүтц нь хүн төрлөختний эсрэг, шодрог ёсны эсрэг хамгийн увайгүй, хамгийн аюултай механизм болох нь батлагдаж өрний хөгжил дэвшил, ололт амжилт бүх талын дампуурал зарласан. Бүх талаараа дампуурлаан зарлаж мөхлийн айдастай нүүр тулан бужигнсан эдэнд одоо итгэж найдах зүйл ганц л бий. Тэр бол Тэнгэрийн ташуур монголч. Нострадамус предсказывал. В году 1999, в месяце 7, великий король страха спустится с небес. Он воскресит Чингисхана, короля монголов, до и после. Марс благоволит им. Хүн төрлөختнийг мөхлийн аюулаас хөдлөн гаргах мэрэгэн ухааныг Монголоос горлон Монголын зүгтд анирдан харуулна. Тэгэхээр өнөөгийн Монгол хүн таны хийх ажил таны зүг аврал горлон харуулдаг дэлхийн хүн зүүн таниулах зүйл юу вэ гэв. Тэгэхээр би гэдэг үзэл санааны эсрэг биднэрт одоо бид нар бол 13 дугаар зуунд бол их Монгол улсын үед их эзэн хааны маань үед бид нар бол Деважинг байгуулсан гэж байгаа байхгүй. Эний чинь бол бид нар хэлээгүй шүү дээ. Гадныхан тэр Жуванигээд Персийн түүхч хэлж гин. За тэр Монгол ирээд Овлын хааны үед амьдарч байсан тэр Марко Поло хэлээд байна. Дэлхийд монголчууд одоо Монголын их амар амгалан гэдэг ийм л одоо бүр гайхамшигтай. Хэрсэлсний гисгэн тэмцснийг дорой тулавч Тэнгэрт таацуулж өршөөх ясан хэмжээшгүй. Тэр ухаан хаан байлаа. Санаа эзэн хааны байгуулсан биднэрт суулгасан үзэл санаа өнөөдрийн хүртэл бараг хүмүүд бүхэнд байгаа байхгүй. Монгол хүнд. Тэгээ Монгол хүнд байгаа. Тэр бол нэг айгаад байх юм байх. Тэрийг сэргэн гэсэн үг үү? Тэрийг сэргэн. Аяа сэргэх үлээ. Тэр нэг хядаад байх юм байхгүй шүү дээ. Биднэрт хардаа оршихуун байна. Мөн үү? Бид нар үнэхээр би бол боддог байхгүй. Миний өвгдөөцийн хүсэл зориг эрмэлзэл миний ясан цусна гэнэнд би эсэнд би. Тийм учраас бол би тэр хүмүүсийн үргэлжлэл. Тэгэхээр бол мэдээж миний өвгдөөц юу хүсчээсний үргэлжил бид нар юм бол би юм бол мэдээж хэрэг бүгд л өвгдөөцтэй монголчууд. Тэгэхээр л бүгд л өвгдөөцийнхаа хүсэл эрмэлзлийг гүйцээх учраас бол энэ их асуудал биш гэж ойлгоод байна. Тэгэхээр өнөөгийн монгол хүн таны хийх ажил таны зүг аврал горлон харуулдах дэлхийн хүн зүүн таниулах зүйл юу вэ гэвэл материаллык бус оюун санааны хөгжил нийгмийн зохион байгуулалтын технологи гэж энэ юмаа гэд 800-ны турш бүтээсэн Монголын хөгжил дэвшлийг тэдэнд ангайтлан танилцуулна. Өөрөөр хэлбэл аюулд учирсан хонин сүргийг аюулгүй газарт хүргэх хончны мэргэжлийг танилцуулна гэсэн үг. Тэгэхээр хон байх уу, хончин байх уу гэдэг сонголт таны өмнө байна. ертөнцийн эзэнд итгэж ирсэн сэтгэлгээнд нь ертөнцийн эзэн гэдэг чинь ийм ажил мэргэжил юм аа гэд бүх мэдрэмжээ хөгжүүлэн олж эзэмшдэг малчин хүний олон талт мэргэжлийг танилцуулж яаж эзэмшдэг арга барилд зааж сургана гэсэн үг. Гэхдээ хүүхдүүдийн ирээдүг бодолтой. Энэ бол үнэн, туйлын үнэн. Өөр яах юм бид нар? Бид тэгээ үр хүүхдээ хончин болох ёстой юм уу? Яг өнөөдрийн өдөр бидэрт мөнгө олох хамгийн энгийн наад захын арга бол нүүрсөө хөдөлтгөл асуудал шүү дээ.
Тэгэхээр нэг 20 30 жилийн дараах юм бид нар харж ярих хэрэгтэй. Судлаач гэж байгаа юм бол. Одоо манай улс төрчдийн үгтлээж өмнөдөө шацах харавтал айгаад агшаад идэг тэр долларын эзэд мэддэг чинь яг өндөө жилийн малчтаас айх тэр цаг нь ирсэн байхгүй юу? Аливаад эзний сэтгэлгээгээр хандаж агалгийг шүтэн хээрийн жавхаг батрааж явдаг хүнд айх аюул айдас түгшүүр байдаггүй. Яагаад гэвэл ялгаруулах эрчим хүчинтэй байдаг. Ялалт зөвхөн ялалтын урам зоригоор хөглөгдөн урагшлахаас бус айдас түлэгдэж башир хуурамт баглагдаж бусдын ар хударгаар түвэдэггүй. Анхнаасаа л айдас түлэгдэн хан туурга цайз бэхлэлтэд хашигдсаар байгаад цэнэг нь барагдсан дэлхийн хүн зуныг шин эрчим хүчээр цэнэглэх нүүдлийн цахилгаан станц Монголын цэлгэр талд таавараан өсч эмнэг хангалын зоон дээр эрмэг дураараа дарцаглан үлгэрийн гайхамшигт ертөнцийг гэгэн оюундаан сүндэрлүүлсээр төгс төгөлдрийн цогцлол болон торниж байгаа. Эд бол түнэр харанхуй гийгүүлэн туярах өөрийн гэгээ. Иргэншлийн цэвдэгшлийг хайлуулах нарны элч. Гэгэрлийн шинэрнийг байгуулах цог золбоот эцэд билээ. Талын Монголын танхил урс. Улаа бутарсан цовоо хүүхдүүд. Хүн төрлөختнийг аврах авралын од болон гялалцах эд одоохондоо хангай шиг түшигтэй аавынхаа нүмерийг түшин түүдгийн дэргэд оштон сууцгаана. Тийм ээ. Агуу Монголын энхри урс. Энэ хүүхдүүдийн үед манай дэлхий ямар болсон байх вэ? Би ч мөн мөд утахгүй ирэх тэр сайхан цагийг төсөөлөх гээд 3 цагийн бэлчирт бодол бэлчээн суун. Учир нь монголчууд гарын булчиндаан биш бодлын хүчиндээ найдаж ирсэн гэнэ. Хүн бол юу болж болно шүү дээ. Та юу хүсэж чинь өссөн болгож нээлттэй. Хамгийн гол нь тэрэндээ итгэх хэрэгтэй. Итгэхэд чинь нэлээд зориг, тэмүүлэл, ухаан тийм зүйлүүд хэрэгтэй л дээ. Зүгээр итгээд шууд бүтнэ гэж байхгүй. Өөрөөр хэлбэл та бурхан ч болж чадна. Та Есүс болж чадна. Та Чингис хаанч болж чадна. Та мандахаа цэцэг хатанч болж чадна. Монголчууд дэлхийг эзэлж хэтийг төлөвлөсөн тэр цагаас хойш өдгөө 800 жил өнгөрч өнөөдөр дэлхий эмээлэн гэдсэндээ аваад Монголоос аврал горлон бидний зүг харуулдана. Үүнтэй зэрэгцээд бид дэлхийг аварна гэх агуу үзэл бидний цөөхөн монголчууд дундаас төрөн гарч өдөр өдрөөр хүрээген тэлэн өргөжнө. Гэвч үүний нөгөө талд гадны хөрөнгө оруулагчдыг оруулж Монгол улсаа хөгжүүлнэ гэх үзэл санаач мөн нэжгээдийг хамран ноёлно. Харин энэ хоёрын аль нь нэр төрийн хэрэг вэ? Тардагтаа тулсан дэлхийг аврахын төлөө зорих нь нэр төрийн хэрэг үү? Газар усаан цулмж гадныхныг дуурайн ажиллах нь нэр төрийн хэрэг үү? Аль нь сайн төрийн хийвэл зохих үйл вэ? Хэрвээ Монголын уламжлалт төрийн ёсоор бол аавууд төрийн хар хүн байж судар эргүүлэн хойморт тухалж ээжүүд төрийн сүлдөр шөө хэмээн эр нөхрийнхөө малгай бүсийг дээдлэн сүрсүлдийг өргөж төр түмнийхэн төлөө цайс хүнийхэн дээжийг өргөн үр хүүхдэн асран хүмүүжүүлж амьдрал ахуйгаан өөдөн татан авч явдаг бол ийм бүтээлч ээжүүдийн шүтэн болон дээдлэгдэх нэр төртэй аавуудын хийх үйл хэрэг юу вэ? Бурхан адил хамаг амьтны итгэл аврал болж хамгийн гівэгчийн мэрэгжил боловсрал эзэмших нэр төрийн хэрэг үү? Хурууны хээгээрэн цагаан бүртгүүлэн, хөдөлгөөн бүрээн камерт хянуулан, цалин гордож, мөнгө бодон, цаг үргэлжид бусдын альсаар ажиллах нь нэр төрийн хэрэг үү? Аль нь нэр төрийн эрхэмлэх эрхэм хүндтэй хүний сонгох зам мөр вэ? Хариултыг мэрэгэн оюут таны мэдэлд үлдээе.